Багш нарын цалин 15-аас 20, эмч нарын цалин 10-аас 15, тэтгэврийг 8%-аар тус нэмнэ. Багнат хөшөө шатжээ. Түлш хэрэглэгчдэд үйлчлэгтөө 31 мянган хүн угаартгаас урьдчилан сэргийлжээ. Томоотост өвчнөр жилд 40-50 хүн амнасаа алддаг. Тээврийн хэрэгсэл худалдан авахар мөнгө шилжүүлсэн хэмээн залилжээ. Манай бүжгийн жүжигэн одууд уг урлагийн гайхамшигыг бүрээдийн үзэгчдэд танилцуулна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Засгийн газар дэвчиж болох зарлуудыг танаж багш нарын цалин 15-аас 20%, эмч нарын цалин 10-аас 15, тэтгэврийг 8%-аар тус нэмэх зарчмын шийдвэр төрчээ. Үүнийг бодит ажил болгохын тулд төсвийг хэмнэхийн зэрэгцээ байгалийн баялагын менежментийг сайжруулж, нүүрс борлуулалтын далд мөнгийг ил болгон хулгай луурд тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ аавна гэж ерөнхий сайд Зандан Шатар мэдээллээ. Тэрээр энэхүү шийдвэрээ Манийн бүлгийн хуралд танилцуулж, төсвийн хууль тогтоомжид заасан хязгаарлалтуудыг өөрчлөх саналаа улсын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ гэв. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баян бүрдгийн тойрогт байрлах Багнат хөшөө буюу дүүргийн бэлэгдэл бүхий хөшөө өнөө өглөөний 5 цагийн орчимд шатсан байна. Галыг Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хилцэн 10 дугаар ангийн алба хаагчид унтраажээ. Галын шалтгааныг тодорхойлох ажил үргэлжилж байна. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв галлалгааны улирал эхэлснээс хойш дэлгэцээр 15 мянга орчим дуудлага хүлээн авч 31 мянган хүний амь насыг эрсдгээс урьдчилан сэргийлжээ. Өнөөдрийн байдлаар 122 мянган айлд угаарын хим мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг 24 цагаар хянаж угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдсон анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг байна. Угаарын хийн төвшин өндөрсөн тохиол мэдээлэл одоо тухайн төхөөрөмжөөс тухайн өрхөөс ирсэн тохиолдолд манай дээр бүртгэлтэй байгаа утасны дугаар руу манайхаас операторууд маань цаг алдахгүй холбогддог. Одоо тий Баттих ч юм уу тэднийх одоо угаарын хийн төхөөрөмж нь өндөрсөд байдаг одоо угаарын хийн өсөд байдаг эндээс холбогдож чадахгүй тохиолдолд тэрийг хариуцсан манай одоо хяналтын ажилтан гэрээ хяналтын ажилтантай холбогдоод яралтай арга хэмжээ авч тэр айлыг шалгуулдаг. Тус төв 574 ажилтнтайгаас гадна 7 дүүрэгт 500 гэрээт ажилтан ажиллаж байна. Сүүлийн 3 жилд манай улсад томоогийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-аас 2 дахин нэмэгдэжээ. Тандалт судалгаагаар жилд дунджаар 630-аас 700 мянган хүн өвчилж, 45-аас 47 мянган эмнэлэг твтэн эмчилүүлж, 40-аас 50 хүн амь насаа алддаг байна. Томоо нь тэгээс 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны 2 дугаарт, 1-ээс 4 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны 1-р ордог. Түүнчлэн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20% эзэлж байна. Иймд томоогийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдлээс сэргийлэх аргуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлэх, дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна. Тээврийн хэрэгсэл худалдан авахар мөнгө шилжүүлсэн хэмээн бусдыг залилсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. Тодорхойлбол 31 настай энэ гих эмэгтэй Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гих хурамч гүйлгээ үзүүлж бусдыг залилжээ. Хэргийг хаан уул дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлцэст шалгаж байна. Энэ төрлийн залилах гэмт хэрэг удаадараа бүртгэгдэж байгаа тул шилжүүлсэн гих үгэнд бус өөрийн дансаа шалгаж залилуулахаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Манай бүжгийн жүжигэн одууд уг урлагийн гайхамшигыг бүрээдийн үзэгчдэд тун удахгүй танилцуулах гэж байна. Тэд алдарт Кармен болоод Зосон гоо ба 7 одоо бүжгийн жүжигийг эх сарын 17-18-ны өдрүүдэд тоглоно гэх зар хэдийн гараад байна. Тодорхойлбол томчуудад Карменыг санал болгож байгаа бол Зосон гоо ба 7 одоог хүүхэд багчуудад зориулжээ. Сонирхуулахад эдгээр балетийг бүрээдийн дөөр бүжгийн театр хараахан дэглээгүй юм байна. Тиймээс Наматик балетийнхан бүрээдийн тайзнаа тавиагүй жүжигийг сонгон авчээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Амжилт хүсье.